Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох ий хөдөлмөр цэглэмээ. Хөдөлмөр эрхлэгч нь хэдэн жил шимтгэл төлж тэтгэвэр тогтоох эрх нь үүсдэг. Та бүрдүүлэх баримт бичигтээ юу юуг анхаарах вэ? За тэтгэврийг ямар даатгуулагч тэтгэвэр тогтоох эрх нь үүсвэ гэхээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил шимтгэл төлсөн буюу 60 нас хүрээд тэтгэвэр тогтоох эрх нь үүснэ. За эмэгтэй хүн бол өөрөө төлөх юм бол 55 хүрээд тэтгэвэр тогтоох болох нэ. За хувь тэнцвэр тэтгэврийг ямар даатгуулагч тэтгэврийн тогтоох эрх үүсвэ гэхээр за тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 10-аас дээш жил шимтгэл төлсөн байх юм бол за эрхтэй бол 60-наас эмэгтэй 55 хүрээд тэтгэвэр тогтоох эрх үүснэ. За тэтгэвэр тогтоохтой бүрдүүлэх баримт бичгийн дээр юу анхаарах вэ гэхээр хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа овог нэр за засвартай байгаа хэсэг дээр за зөв бичигдсэн хэсэг дээр бол сайн гарна. За мөн орсон гарсан тушаалын тушаалууд нь засвартай нүгдэг дээр бол анхаарах нэ. За нийгмийн даатгалын төслүүд дээр болохоор цалингууд бичигдсэн байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн мөн шалгасан байцаагчийн гар үсэг 5 төгрөгийн байрны хууль дээр бас танд ажлын байранд ямар нэгэн асуудал тулгарч байна уу? Тэгвэл энэ талаарх зөвлөгөөг ий хөдөлмөр цэглэмээ сайтаас. За үйлдвэрлэлийн ослын групп тогтоолоход юу анхаарах вэ? Даатгалагч маань за үйлдвэрлэлийн ослд орсон тохиолдолд шууд үйлдвэрлэлийн ослын акт тогтоолох ёстой. За он ширхдэг. За даатгалагч маань үүний мэд хүнээс олж алдаж хацаалдаг. За акт тогтоолсон дараа инженерийн комиссийн хуулиараа чадвар алдалтын хувь тогтоолох. За энэ мэдлэг баримтыг хасрахын хажуугаар даатгуулагч маань болохоор шимтгэл төлсөн хугацаа харилцаггүйгээр үйлдвэрлэлийн ослын өвчний тогтоох хэрэгтэй болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ий хөдөлмөр цэглэмээ цахим хуудаснаас. Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох ий хөдөлмөр цэглэмээ.